Яруу найрагч Учирбатын Дашбалбар 1957 оны 2 дугаар сарын 10-нд Сүхбаатар аймгийн Наран сумын Дайргаан гэд газар мэндэлсэн. 1984 онд Горький нэрэмжит Москвагийн утга зохиолын дээд сургуулийг төгссөн юм. Тэрээр оддын аялгау, жаахан шарга, гэрэл тайр, гол ус намуухан урсан, зүүдний мөнгөн шувуу, амьдтай бие биенээ хайрлах хүмүүсээ зэрэг 10 гаруй ном хэвлүүлжээ. Эдгээр номуудад түүний талын хөгчөн, дайргаан аялгау, тэнгэр шиг бай, янжин ламыг баясгах дуулал зэрэг олон шигтгэ болсон шүлгүүд нь багтсан байдаг. Дашбалбарын эцэг Учирбат 1928 онд Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсэн. Нутаг нугийнх нь шар ах гэж авгаалдаг уян сэтгэлтэй, зөөлөн алаг нүдтэй, талбуу цагаан шар царайтай хүн байжээ. Учирбат Монгол ардын хувьсгалт намын гишүүн байсан боловч бурхан шүтээндээ үнэнч уншлагатай, гэрийн модон эдлийг гараараа хийчихдэг, сүү тосны эрхлэгч, баригадын тоо бүртгэгч, дарга зэрэг ажил хийж явсан хөдөлмөрч шудраг хичээнгүй хүн байж. Дашбалбарын ээж Оот Сэр маань ажил хичээнгүйгээрээ нутаг усандаа гайхагдсан, үйлэн дуран, өвгөнд сэтсэн, жаахан шаргыг гангар шаазан шингэдэл дуулдаг, эрс шулуун зантай, сүсэг бишрэл төгөлдөр Монгол сайхан Монгол эмэгтэй байжээ. Дашбалбарын төрсөн бүсгүй дүү Оотхон баяр ээж их сэргэлэн, эмэгтэй хүнээс гарамгүй зоригтой, ажилсаг дайчин, бас их шооч хүн. Ахын дайчин тэмцэх чанар ээжээс уламжлагдсан гэж ярьсан нь бий. Дашбалбарын эцэг Учирбатынх 10 хүүхэдтэй том нь охин, анхны хүн Оо Дашбалбар. Аав нь хүүгээ инхрэглэн алган дээр бөмбөрүүлж өсгсөн байдаг. Бага сургуулж төгсөөгүй аав нь хүүгээ бичиг номын хүн болгохыг зөгнсөн ч юм уу 5 настайд нь уншуулж бичүүлж сургаж. Хүүгээ сургуульд ороод онц сургахад нь урамшуулж зурагтай болон үлгэрийн намаар шагнадаг байж олон нэлэх нойтон хүүхэдтэй амьдрал тэмч амаргүй байсан хэрнээ 2 дугаар ангид байхад нь 200 төгрөгийн үнэтэй гармаа хөгжим хүртэл авч өгч байж. Баригадын дарга байхдаа ээжийнх нь хийж өгсөн цоо шин хурган дээлийг өмсөд сумын төв явсан аав нь хаврын хүүтэн шамрахтай орой шал нойтон нэлэх тугал үрдэлж иржээ. Айлын үнэ хөдөө тугалсандээ таарад ийн иржилдэ. Аавынх нь энэ байдал хүүдээ амтныг хайрлах, сайн хүн болох тухай мянган сургаал хийснээс ч илүү ой ухаанд нь шингэн үлджээ. Оо Дашбалбар нинжин сэтгэл минь аавынх, эр зориг минь ээжийнх гэж нэг бус удаа хэлж байсан нь учир юм. Аавдаа хөдлүүлэн Наран сумын бага сургуульд 7 настайд орсон Дашбалбар хүү уран зохиолын ном унших дуртай, айлын ууган хүүгийн хувьд гэрт гадаах бүх ажлаа цэгцэлчгээд номоо бариад орон доогоор орчихдог. Гэрт нь олон хүн байвал хөгшчүүлэнд орж орон доогоор нэвтэж аваад уншиж гардаг хүүхэд байж. 4-р ангид байхдаа л Монте Кристо гүн гэдэг зузаан номыг бариад юу болж бөгч үл анзааран орчноосоо тасарч явдаг хүүхэд байсан тухай игч дулмаан дурсжээ. Наран сумын номын санд байгаа уран зохиолын бүх номыг уншаад дуусчихлаа. Одоо яах вэ гэж аав ээжигээ сандаргаж явсан тухай дүү оож авз маань ярьсан удаатай. Дашбалбар энэ бор хүүхэнтэй гэрлэж охин дэ Мөнгөн далай, хүү дэ Гангабаатар, охин дэ Диждмаа нарыг төрүүлжээ. Дашбалбар утга зохиолын их сургууль төгсөхийн өмнөх жил аавыгаа Москвад урж, улаан талбай дээр зураг авахулж, дурсамж дөрвөн сайхан өдрүүдийг хамтдаа өнгөрөөсөн байдаг. Цаг бусаар халин оцсон сонгодог найрагч Ювыг хэвлүүлэх ажил өнөө хүртэл үргэлжилсээр байгаа. 2001 онд Монголын уран зохиолын дэж 108 ботын 74-р түүний амьдтай бие биенээ хайрлах хүмүүсээ яруу найргийн ботын хэвлэгдэж, зохиогчийн амьд сэрүүндээ хэвлэлд бэлтгэсэн 10 ботоос 2003 онд Шидэт ертөнц, Гунигт ертөнц, Хүн ертөнц, Бурхны ертөнц, Монгол ертөнц, 2007 онд Оюун санааны яруу найраг, Газрын төлөө тулдаан эхлэлээ номууд нь хэвлэгдсэн. Учирбатын Дашбалбар амьдрал уран бүтээл бүрэн намтрын номыг түүний шав хэл бичгийн ухааны доктор профессор Хургагийн сүглэгмаа 2010-2020 онд 2 дахь хэвлүүлээд байна. Оо Дашбалбарын шүлэг бүтээл англи, орос, хятад, япон, солонгос, болгар хэлнээр орчуулагдчих. Дашбалбар 1980-ад оноос мөхлийн бүтээлүүд мөхлийн ирмэгдээ номон дээр гიშгдсэн алдас, ардаасаа нуусан ардын эмнэлэг, уужиж болшгүй алдаа ухаарч ялгаагүй гай. Тусгаар тогтнол дээж жүтэн, яруу найрагдах нялхсан өвчин зэрэг олон зуун шилдэг нийтлэлээр нийгмийн амьдралын эмзэг тулгамдсан асуудлыг зоригтой хөндөн ард түмнийхээ эрх ашигыг турштай хамгаалж эх орныхоо тусгаар тогтнол аюулгүй байдал, үндэсний олон нийтийн эрх ашиг, үндэсний шашин соёлын өвийг сэргээн босгох, улс төрд ард түмний үгийг хүргэхийн төлөө гарган тавьж амиа хоохоологч бэртгчингүүдтэй амбие хайргүй дэмжиж байна. Хурц дайчин эдгээр нийтлэлүүдээр үнэн, хөдөлмөр, утга зохиол урлаг сонин, цог сэтгүүл, Монголын радио зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэр хүндтэй шагналуудын эзэн болж байна.
1998 онд Монголын зохиолч дэвлэлийн нэрэмжит чагнал 1996 төрийн шагнал хүртсэн. 1996 онд Монголын уламжлалын нэгдсэн намаас улсын хурлын гишүүн болж эх орон газар шорооны хөдлөө цогтоод тэнцэж байлаа. Нэрт яруу найрагчаас гадна Дашбалбар Монголын улс төрд өвөрмөц төрхтэй нэгэн байлаа. Улсын хурлаас гарах гэж буй хуулиудыг эх орон чинүүдээр харан шүүмжлэн жинхэнэ эх орон сэтгэлээр үгээ цогтоо хэлдэг байсан. Монгол дээл өмссөн урт үстэй улс төрийн гэхээсээ игэл 91 Монгол төрхтэй тэрээр парламентын дугуй танхимын дээрээс зөвхөн өөрсдийнхөө явцсан өрх шиг хөнтгөр сүрэг хүчин болцоход өөрсдөд нь хэрэгтэй асуудал бол зөвшөлдөж улс төрийн соёлтон болцоход байвал инэдэмтэй хэрэг. Нэг хэсэг хүн намаасаа урвжил байг. Харин би намаасаа гарлаач эх орноосоо Монгол улсаасаа урваагүй Монголд газар хэрэгтэй гэж хэлж байж. Их найрагч маань 1999 оны 10 дугаар сарын 16-нд дөнгөж 42 наснда ертөнцийн мөнх усыг үзүүлсэн. Хил мал гуравтайгаа байхад хэн баян Монгол бай. Хил тал гурваасаа салбал хэн эмгэнэлтэй вэ? Монгол эмгэнэлтэй хэмээн шүлгэлсэн төрийн сойрхолд соёлын гавьяа зүтгэлдэн зундын доржийн найзаагаа дурссан дурсамжаас одоо та бүхэндээ хүргэе. Би үнийг олон юмнаас мэдэрсэн юм. Монголд бурхны шашин олонний дунд хориотой 70-аад оны үед Дашбалбар бит хоёр айл хийсэн ч автобусанд суусан ч хүн амьтанд адлагдсан ч цуг байдаг байлаа. Тэр үед Дашбалбар баруун гарынхаа буугад урт зандан ирэх ороочихсон түүнийг хинээс ч нуулгүй наадмын өмнөх өдөр өглөөний 11 цаг үед автобусанд суугаад 1-р хорлын 20 дугаар байранд амьдардаг Лавга гэдэг айлд очихоор явлаа. Автобус дөрвөн хүмүүсийн дунд мөнөх шар ирэхээ бууганаасаа тайлан дүнгэнтэл мэгзэн уншиж эхэлдэг юм. Дүдээс тас анжихсан өглөөнийхөө уншлагыг уншаад байдаг. Автобус дөрвөн хүмүүс эн чинь солиотой хүн юм байна. Энэ солиотой байхаа галзуу юм байна шүү дээ хэмээн шивэр авиглалцсан зогсцгоо. Миний зовсон гэдэг ч учиргүй. Зүүн талын суглуу нь яварч хүмүүс галзуу солиотой гэд байна шүү дээ гэж шивнэж хэлэхэд миний өглөөний уншлагын цаг таарчгаад байна чи дуугүй бай гэж хориглоод хоёр буудал газар тасралтгүй маань мэгзмээ уншсаар байж бил. Буух хал руу дөхөж очиход нэрэ галзуу хүн байхаа гэсэн нэг залуутай би хэрэлдэж барилцаж авч арай л зодтолсонгүй. Харин хэн нэгнийг хайрлахад эртдсэн юм уу? Ийм бичгэд оройтсон мэт санагдаж болох тэг хэрэггүй. Энэ бол 1980 он. Би цэв залуухан ердөө 23 настай байлаа. Андиган биеийн хайрл хүмүүсээ аливаа сайхнаа бусдаас битгий хармал хэрэггүйгийн зөөр зүрхийг нь буушрахтуул хэн нэгийг харанхуй нөхрөө битгий түл архин дурсан нэгийг шоолж битгий нэ аяачны авчинч байж мэдэн амжид чи өөрөө алдрын дэр төрсөн бол ад жаргалын хаалгыг бусдаа нээж өг ачиг чин дэд бас бөө мартаг. Энэ бол эгжирийн амьдралын утга учир бодит байдал ердөөд байгаа байдал нь ийсгэлэн цог хиймэртэй залуу явахдаа энэ бүхнийг биелэх тухай хизээч бодож игчлэн заавал бодгож бүтээхийг хичээн зорж байсан гэж бодлаа хэлж авч чадахгүй. Ердөөд бусдын адил хийсэн үлийн нүр чухам ямраар надлугаа учрахыг тэр бүхнийг хайрлах, эс хайрлахын шүүн тунгаах гихчлэн бодохч завгүй амьдарч явдаа. Ийм ээ. Бусдаас авч хүртэж болох тэр бүхий л хайрыг амсч явдаа гэсэн үг. Харин би бусдад бусдын дэдлэх хүн болох эртний тхэн яруу найрагч Шанти Дивагийн амгалан жаргалан гэдэг бол хизээд бусдыг жаргаах хайрлах сэтгэлээс л буй болдгийг таниулах гэж урд удаан амьдарсаар байгаа юм. Яг үнэндээ амьдарсаарч байх болно. Хайр гэдгийг хэмжиж, жиндэж боддоггүй ч гэсэн бусдыг хайрлах сэтгэлгээгч чухам хэрхэн яаж идрэн гардгийг хэмж үл мэднэ. Магадгүй хэн нэгэнд хайртай гэж хэлэх, аз жаргалтай байх, хэн нэгэн рүү ялдам инээмцэглэх, өөрийгөө эгэдэн бүхний тасаргаан нэг хэсэг нь гэж бодох энэ бүхэн тэрл бусдыг хайрлах хайр байдаг. Харин би хүнд чухам сэтгэл зүрхнийхний гүнд хатаастай байдаг. Тун үгүйдээ өчүүхэн ч болов байдаг. Тэр зүйлийг олж насан туршдаа магтан дуудахаар шийдсэн. Энэ бол эх орон, эх нутгаан, эх хилэн, эх хил соёлоон хайрлах хайр гэсэн үг юм. Хүн бүхэн эрэл хайгуул өөрийнхөө үнэн өөртөө хэрэгтэй бүхний төлөө амьдрын гэнэм.
сайхан үгээр тусаж байгаа хүн гарцаагүй түүнийг нь олж хэл гадаа нартай ч зэрхүүтэн өдөр газар дээр нэг ус удаа тохиолдог шүү. Чамд дурлсан сайхан хөвгөөнийг чанга хатуу үгээр битгий гомдоо бүсгүй минь чамайг хайрлсных нь хариу хайр чамаас сайхан хөвгөнд дургаж болох шүү. Бидний амьдрал аваадлах бидний хасар дээр нулимс хүртэл нэг янзаар өмбөрч бидний хоолой дүү хүртэл нэг янзаар зөнгө Хөрмөн ногооны талаар эцэгдээсийн ясыг харьяахан жигчил тугаараа гутамшиг болсыг үлдсэн дор тусгаан болтол толдоо тонцсон юм дээр ядагдж өрөвдөлтөй амьдрсан дөрвөл ян хатмөргөөд өдөртөн ботрогч үхсэн минь дээр Бурхны орон бочиж хүн бол зүрхгөө Бурхны оронд болж гөрөөч бодож үзье. Яруу найрагч шилжих байх ёстой, яруу найрагч төгших байх ёстой гэж орсон яруу найрагч нэг үг өгдөг. Тэгэхээр шудраг ус хүмүүс дандаа таны нэг шүлгийн мөрөөдгийг санаж байна. Одоо атгах чулуу надад байдаг бол аль нэг одоо ондох байсан. А жишээ нь өнөөдөр танд энэ атгах чулууг одоо өглөө гэхэд одоо ямар хүмүүсийг одоо тэр чулуугаар одоо хамгийн түрүүд онох вэ? Атгахын дан цөөхөн жолоо өгөх юм да. Гадаадын тодтолтыг хийж байгаа хүмүүсийг л туханд нь гүчмэрсэн гэдэг тэднийг бол их хөрмөөс урагчдал гэж боддог. Бас шашин мөрхнөөс урвж харийн шашин дагаар бол эцэг дээдсийн олон одоо 100 мянган жилийн ишрэл шүтлэг дээдлж явдаг юм хөдөлж байгаа хүмүүсийг гомөрсөн тэр над их олон чулуу хэрэгтэй болоод байна да. Нэг нь чулуу зөөхөн болохоор ганц нэг өгөөд яах вэ? Тэгэхээр таны өвөг дээдсээс бид их хөрмөө хүлээж авсан. Өөрөө чинь нартай хүлээлгэж өгнө гэж. А энийг та яг хэдэн настай байж байхдаа яг энийг яг мэдэрч бичсэн бэ? За энэ бол миний 19 настай бичсэн шүлгээ. Ер нь миний амьдралын зорилго бол эцсийн эцэст уран зохиолч биш. Ямар нэг бас үйл хэрэгжүүлэлтэй. Зүгээр би ганцхан Монгол улс л гадрын хөрсөн дээр улс шиг улс байгаасаа ямар ч улс оронд миний ард түмэн битгий дэвлэхүүлж байгаасаа л гэж боддог. Монгол хэдийн нэгэн цагт дэлхийд хэнж дэвлэхүүлэхгүй улс болчихсон байдгийн бол мань мэтийн хүмүүс бол гадрын хөрсөн дээр өөрд мартагдсан ч хамаагүй. Би тэгж л бодож байна. Би гагцхүү сайн үйлсээр амьдрах гэж газар дэлхий дээр зочин биш эзэн бол төссөн юм а гэж яруу найрагч маань ариун сэтгэлийнхэн дууддаг болсон билээ. Гэрэл хэмжээгээр төрсөн нутаг бариган алтан наран булгтан олон шүлэг зөрүүлсэн. Тэр бүгд нь хэсэг хэн газрыг биш орчлон тэр түнцийг хайрлан хидхэн хүнийг биш хүн төрлөختнийг хайрлан гэсэн найрагчин чин сэтгэлийн өгөөдтэй утга найрсан их хорон төрсөн нутгийн тухай шүлгүүд нь уламж гүнзгий утга хүч нэмж хийсэн. Амьдралын гигэн бүхнийг магтан дууддаг байсан яруу найрагчин сэтгэл зүрхэн их хорон ард түмнийхэн тусгаар тогтнол боловсрол улс төр оюуны амьдрал бурхан шишин хойч үе гэсэн Монголын нийгмийн амин чухал асуудлуудын тухай түүний эмзэг зүрх догшин зөвлөх болсон. Үнэхээр ертөнцид гарсан ансав яруу найрагчин зүрхэн дундуур дайран өнгөрдөг гэдэг мэрэгэн үг Баш Болборын амьдрал ийдэг болсон юм байна.
хэрвээ би шатахгүй юм. Хэрвээ чи шатахгүй юм. Хэрвээ бид бүгдээрээ шатахгүй юм бол хэн түнэр харанхуй гүйгүүлэх юм бэ гэсэн үрээ түүний сэтгэлийг нь дууддаг байсан юм. Тэгээд горомжлуулах тусам би улам өнгөрн долоон бурхан очиг улам тодгалсан гүтгүүлэх тусам би улам өнгөрн гүн шинийн одод шиг улам тодгалсан хэмээн эрэл шийдэмдийгээр харагдсан. Үнэхээр их орныхон хөлзий. Хойч үеийн төлөө нятушгүй тэмцэгчийн үзгэн хурцвал сэтгэлийн шуурганд огшилсан. Та яруу нэрэгч Чулуутын дашил ухаатай сүүлийн 6-7 жил одоо хамтарч ажиллаж одоо байгаа хүний хувьд энэ хүний тухайс ямар үнэлтэй явуулах санахгүй. Тэгэхээр би сүүлийн 6-7 жил Ташвалрын одоо тэмцэл үйлсэд туслаж хамтарч сэтгэж явна. Гэхдээ одоо зохиол уран бүтээлийн ажил би оролцдоггүй. Түүнээс одоо улс төр нийгэм олон нийтийн болон шашны үйл ажиллагаа бол битгийгтэй нэлээд холбоотой гэж үзэж болно. Би Ташвалртай ингэж хамтарч ажиллаж хамтарч одоо сэтгэж явдгийн гол үндэс бол Ташвалбар их орныхон тусгаар тогтнол Монгол улсынхаа орчин амьдрах чадварыг бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангахын төлөө бүх зүрх сэтгэл хүч чадал, бие оюун, эд хөрөнгө юу байгаагаа барьж явдаг. Энэ сайхан чанар, энэ зүтгэл тэмцэл, энэ одоо чармаалт хатвал намайг одоо хамтарч ажиллаж сэтгэл төлөөсөө ингээд бид хоёр одоо олон зүйлдээ санал нийлдэг, санал зөрдөг асуудалч байдаг. Гэхдээ бид тэр авч цаатдаг. Цаашдаа ч гэсэн хийж үтэй гэсэн зүйл бас байдаг юм аа. Таныг ер нь яруу нэрэгчдэд нийгмийн сэтгэлтэн уран бүтээлчийн хувьд бол манай үзэгчид бол нэлээд сайн тань уран бүтээлч гэж байна. Тэгэхээр одоо энэ сонирхолтой цаг үед улс төрийн ертөнд давцсан ч бай. Тэг? Энэ юуны гадрын хуулийн асуудал нэлээд маргаантайгаа. Та энэ дээр бас бодлоо ярихгүй. Өнөөдөр дэлхийн нийт маш их байлдаантай байна. Энэ байлдаа юунаас болж байгааг бол зөвхөн амьдрах орон зайгаан дэлхийн төлөө тэмцэл. Амьдрах орон зайгаан тэлнэ гэдэг бол зөвхөн гадраан дэлхийн төлөө тэмцэл. Тэр хондоо Хятад, Тайван руу юм Орос, Чечен руу, хоёр Солонгос хоорондоо тэгэл Япон нийт дэшигээ эдийн засгийн хувьд юу гэх юм уу энэ бүх юм бол ерөөсөө л одоо гадрын төлөө тэмцэл. Тэр эцэс дэлхийн улс орон бүгд амьдрах орон зайгаан дэлхийн төлөө тэмцэл явуулж хахад Монгол ардчлагчид гэгдэгчд яагаад хондоо гадраа хөдөлтөй хийгээд байгаа юм бэ гэдгээс юм байна. Тэр Монголын амьдрах орон зайг багсгаж гадрын одоо гадаадын хөдөлтөнд гээд байгаа хүмүүс үнэхээр Монгол хүн мөн үү биш үү гэдгийг шалгах хэрэгтэй. Ер нь одоо ингэж хэлж байгаа улсыг бол 7 хуваар нь шалгах хэрэгтэй. Жинхэнэ Монгол хүний амнаас ийм үг гарах ёсгүй. Эцнээс Чингис хааны үеэс эхлээд ер нь тэгээд тэрнээс модон шинийн үеэс эхлээд тэгээд үе үеийн одоо бид өвгдөөс олон 100,000 жилийн одоо турш цусан урсгаж амийн үрдүр сүүм газрын төлөө амийн үрж ирсэн шүү дээ. Тэгэхээр эцэс яах гэж газрын төлөө ингэж тэмцэл өрнөд байсан. Хожим хойч бид бол энэ газар шороон дээр амьдрах хэрэгтэй, бүрэн хэрэгтэй, тусгаар ус байх хэрэгтэй болохын тулд энэ тэмцэлд амиа өгсөн. Чингэнжив яах гэж одоо тэгж өгсөн. Хатанбаатар яах гэж өгсөн. Жанжинсбаатар яах гэж одоо тэмцсэн. Зөвхөн газрын төлөө. Тийм учраас газраас илүү үнэтэй байхгүй. Газрыг үйлдвэрлэж болдгоо, үржүүлж болдгоо. Ийм юм байгаа. Бусад юм бол үйлдвэрлэж болно шүү. Монголын урдчилсан хэмжлэг хүчин өмнөхөө үгүйсгэж чиглэж байна. Бид 70 жил бүтээхэн философоор явж 7 жил гаруй нурaan сүйтгэх философоор амьдралаа. Их сүйтгэлийн 7 жилд Монголын эрдэнэ өвдгөөрөө мөлхөж явсан бол одоо илгээрээ хэвтэх цаг туллаа. Монгол үндэстний оюун санааны нэгдмэл байдал сарниж, үеийн Монгол төрийн нэгдмэл бодлого алдагдж, хэрэг дээр нь улс төрийн номууд нэртэй боловч хүн ордыг өгөөрүүлэн хоосруулж, туйлдуулан ядрааж, үндэсний оюулыг хуваан завшигч, улс төрийн эдийн засгийн бүлэглэлүүдийн тэмцэл өрнөж, тэрийн томоохон гүрнүүдэд аянтайхан доош болж эхэллээ. Монгол 1994 онд засгийн газрыг хууль бусгаар хөслөхийг шаардсан ардчилсан хүчний хүмүүсрэлэн залгаж байна. Энэ хүнд бэрх үед 281 холбооныхан 10 дахин шудраг үнийг ойлгуулж чадсан холбоо гэж өнөөдөр түүхэн тэмдэглэхийг тэнч үгүйсэхгүй. Монгол ардын хувьсгал намыг болж байгаатай холбогдуулан Монгол ардын хувьсгал намын дээр Дашин Донгоос Ташвалбарын уран бүтээлийн тухай сонирхож асуусан юм. 281 холбоо бол уран бүтээлч Ташвалбарын улс төрийн хэргийг уран бүтээлийн аргаар
явуулж байгаа гайхамшигтай сайн үзэгдэл. 281 холбооны гишүүний Монгол Ардын Хосголт намын их олон гишүүн бас явж тэмцэж ажилладаг. Энэ холбоо бол Монгол улсын тусгай тогтмол, ялангуяа эдийн засаг, оюун санаа, улс төрийн тусгай тогтмол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө тэмцэж, түүнийг хадгалахын төлөө тэмцэж, энэ талаар бүх санаа оноо бодлоо олон нийтэд дэлхийд дахин илэрхийлдэг. Хүчтэй сайн байгууллага. Энэ байгууллагыг би ард үзэж болохгүй гэж бодож байна. Хэрвээ Монгол улсын төлөө зүрхтэй, сэтгэлтэй, илэгтэй тийм хүн байдаг бол энэ байгууллагыг дэмжиж, түүнтэй хамтран ажиллах ёстой. Энэ байгууллагаас муу юм гарахгүй. Түүнийг харих сэтгэл хачирхалтай гэж хичнээн нэрлэж тэр тусгай тогтмолын төлөө түүний хатгалыг тэмцэл байх болно. Би ингэж бодсон. За энд тавхан үзэгч тавхны харж байгаа энэ олон тоо томшгүй гар хүчмлийг тавхан харж байна. Үнэхээр энэ гар хүчмэл бол Монголын нийгэм улс төрийн амьдралд нэлийн шуугин тарж байсан гар хүчмлүүд яг ихээр байна гэж хэлж болно. Энэ бол Монголын одоо түүхийн одоо нийгмийн нэгэн үеийн түүх халуун амьсгал бол энд оршин тогтнож байна. Үзэгч тавхны одоо байлдан дагуулж ирсэн одоо хурцхан нийтлүүд одоо эндээс төрн гарч иж гэж болно. Үнэхээр араасаа нуусан ардын имлэг номон дээр гიშгсэн алдас мөнхийн бүтээлүүд мөнхлийн ирмэгдээр зэрэг хурцхан нийтлэлийг бол шуугин дарж ирснийг та бүхэн мэднэ. Үнэхээр энэ хурцхан нийтлүүдийн гар хүчмэл бол энд байж байна. Энэ хүнийг бол та бүхэн мэднэ. Энэ бол яруу найрагч очролтын дашуулга юм аа. Тэгэхээр үнэхээр бол дашуулгын уран бүтээлийн тухай бол манай нэр зохиол одонгийн төдийгөө хэлсэн байдаг. Энэ хүний одоо эх орноо гэсэн энэ зориг зүрхнийхээ одоо энэ угаас бичсэн энэ нийтлүүд нь Монголын нийгмийн амьдралын одоо сүүлийн 6-аас 7 жилийг бол одоо сэгссэн донцлогсон юм а гэж хэлсэн байдаг. Үнэхээр энийг олон талаас нь бодоод үзсэн ч гэсэн энэ нийтлүүдээрээ дамжиж эх орноо хайрлах гэсэн уран бүтээлч хүний одоо нэг зүрхний нэгэн зохилт бол эндээс мэдэгдэж болох юм а. Анир чимээгүүд нойрсон байсан Монголын нийгмийг түүний омог бодронгүй нийтлүүд зочоос ирсэн. Сэтгэл зүрхний эмзэг шархыг сэтгээсэн зоримог нийтлэл тэмдэглэлийг үнсэн зарим хүмүүс албарч найрагч хийсэн гэлбэр нийтлэлч хүн юм гэж боллоо. Гэвч тэмдэглэл нийтлэл бичүүлэх аргагүй үзгийн огтон бүргэдэг омог төгөлдөр сэтгэл нь найрагч байсан. Тэгэхээр яг одоо яг энэ хорм бид хоёрын ярилцаа энэ хормоос өмнө одоо хамгийн сүүлд та одоо ямар шүлэг бичвэ? Энийг бас сонирхолтой. Би шүлэг бичээгүй ойроо шүү дээ. Одоо нас шүлэг бодохтой болов Монгол улсын хувьд яг шийдэх нэгэн чухал цаг үе болж байна. Энэ бол улсын их хурл. Энэ хаврын сонгуульд оролцохын тулд уран бүтээлээ бол нэлээд хэдэн сараар хойшин тавиад байна. За яг хөө зүгээр миний хувьд очихын бол дуутай шуутай явахаар өнгөрөө гэдэг, дуугаа томоотой явахаар дөнгөө гэдэг, дундуур нэг явахаар бөөрөнхий гэдэг ийм орчинд яаж явах ёстой юм бол даа гэж заримдаа боддог. Гэтэ ямар ч байлаа гэсэн хүмүүсийг дотоод сэтгэлдээ хайрлах тийм нэг эгийн хайрам миний сэтгэлд байж байгаа. Гадаа талдаа би хувийн дайсан бол над байхгүй. Би хувьяасаа болж илүү өдөржтэй мууган ч өдөржтэй юмсранготой ердөөсөж модаагүй. Тэд над хувь хүний хувьд бол муу юм хийгээгүй. Тэгэд улс орныхон төлөө эсвэл одоо янз бүрийн эдрээтэй асуудлууд дээр санал өргөдөж энэ нэг хөрмийн ашигт харьцуулж байна гэж үзэл муудаж байна. Тэгэлж гэсэн би тэдэнтэй маргалдаж янз бүрээр хэлсэн ч гэсэн дараа нь бол хүнийхээ хувьд аваас тэдний хүнийх нь хувьд өөрөө шаналж өргөдөх юм уу харамсах юм гарч ил байдаг. Гэхдээ
ямар ч тохиолдолд Монгол улсын эрх ашигт харьцсан юмыг бол одоо тэгээ хэлэхгүй байж чаддгүй л миний хамгийн том дутагдал та. За манай телевиз үзэгч түмний та хандаж нэг хэдэн үг хэлэхгүй. Тэгэхдээ монголчууд их л улс төрж байна. Улс төрж байгаа хэдэн хүний ч яг одоо бие янз бүрээр хэлдэг юм байгаа. Жиргэн сайхан ард түмэн маань, жиргэн сайхан өр хүүхдүүд маань хожим хойно бие хайрлаж байгаасай л гэж. Ингэж хэлвэл миний амьддан бие хайрлах хүмүүсээ аливаа сайхнаа бусдаас битгий хармал хэрэггүйн зөөр зүрхийг нь буушрахлуул тэн нэгийг харанхуй нөхрөө битгий түл архин дурсан нэгийг шоолж битгий нэ аяачны авчин ч байж мэднэ амжиж чи өөрөө алдрын дэр төрсөн бол аз жаргалын хаалгыг бусдаа нээж өг ачивчин тэд бас бүү мартаг ганц сайхан үгээр дутаж байгаа хүнд гарцаагүй түүнийг нь олж хэл гадаа нартай ч гэртгүүлэн өдөр газар дээр нэг ус удаа тохиолдог шүү. Чамд дурсан сайхан хөвгөөнийг чанга хатуу үгээр битгий гомдоо бүсгүй минь чамайг хайрлсных нь хариу тайраг чамаас сайхан хөвгөнс дургаж болох шүү. Бидний амьдрал аваадлах бидний хатар дээр нулимс хүртэл нэг янзаар өмбөрч бидний хоолой дүү хүртэл нэг янзаар зөнгөрнө. Ирээдүйн минь би та нартай засмал том тавьд тусаад өчгийг бодон залхуудаас биш хойч үеийнхэндээ чамлагдахгүй гэсэндэн яаралгүй дэгшил минь завтай гаруун та нартай гутал зэхих ширэг байна. Замлын хорвоод хийж дуусаагүй байж зөнд байна. Амьдрч байгаа цаг үеийнхэн урсгал үйл автан шан сэтгэлийг барьж өн хол тэмүүсэн очлуултын дашбалбарыг ирээдүйн хойч болсон үеийнхэн хүлээж байна. Садаж явсан өдөр байхад эргэж уулздаг өрөөлтий болохоор ирээдүйд хэн жаргалтай гэсэн эрхэм тонцог мөнхийн минь асууданд хүн таны амьдрал хариулах ёстой юм. Адаг хорвогийн найран дээр шинээр зочлон ирэх ирээдүйн бид энэ эрхэм тонцог асуултанд хариулахад бэлэн байна. Бид амьд байна хүмүүстэй. Kirchen uta dalda gegenara orhongus lobi Одоо скрин зэнгэр утаа тавтаа самхины зэнгэр утаанд ингээд дөрвөн хаан дангэрдэг болсон шүү. Тий. Одоо хоёр удаа тань жоохон баргалтай тэгээд. Ахын эдийн хамтны авахнаас Сайн жидрэн гантонастай тэгээд мөрөмөр бүгмөө шашаасны талбараа тэргээр хоёр нэг таа. Тэгээд нэг сайн бүгэн бүдэн суучаа. Аян нэг хэмээ нэг өчгөө тэгээд тэрнээс нэг өчгөө тэгээд Би энэ ард түмний зовлон жаргалын дуу хоолой ард түмний зүрх сэтгэлийн илэрхийлэл болох гэж үзсэн. Яруу найрагч гэдэг чинь Монголын хэмжээгээр, дэлхийн хэмжээгээр сэтгэж байдаг. Үндэснийхэн зовлон жаргалын дуу хоолой болж байдаг. Тэр үндэсний бэлэг тэмдэг нь болж байдаг. Тийм л хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр би амьд яваадаа их баярлж байгаа байхгүй юу? Ягаад гэвэл би энэ ард түмэнд хэрэгтэй юм байна. Хэрэггүй юм бол надад амьд явах шаардлага байхгүй байхгүй юу? Энэ дурахгүйтэй хэрэлдэж тэгээд одоо ингээл өөрийгөө зовоогоол өөрөө томлогдоод хэлхэлгүйгээр хэлүүлээ явж хэрэг байхгүй шүү дээ. Тийм учраас би бол хэрэгцээ шийдвэрээс айхгүй. Би ганцхан юм хэлэх байна. Энэ бол Монголын ард түмэн ялагдчихгүй. Ард түмэндээ итгэж, ард түмнээ шүтэж, ард түмнийхээ төлөө явсан хүн буруутдаг юм аа. Ард түмэн ялагддаг, хүмүүс ялагддаг, бүлэг хүмүүс ялагддаг л байхгүй юу? Тэг би яах вэ? Би бол тэгэл ховжээний ихээр ингээл үйл өөрийг өөрлөцөл энэ ард түмний төлөө сайн муу хэлүүлээд явж байгаа нэг тийм нэг үеийн үртэл амтсан байхгүй юу? Би удаа дараа хэлж байгаа ер хүний нулимс гэдэг бол цуснаас өнтэй байдаг. Тийм учраас би нэг амтны нулимсаа үзүүл шиг болохгүй юм шиг л гэж боддог. Тэгээд аав ээжийн тухай яригдаад ирэхээр бол аргагүй их хаалаас ингэрэл хэлдэг тийм л юм аа. Тийм учраас энд бол хүн зөвхөн нарыг харсандаа ч гэсэн одоо хүн баярлах хэрэгтэй ш. Амьд явна гэдэг бол асар их гайхамшиг. 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 Эдгүрдэрч Батуул Гамболд Баабар энэ олон бусад нөхдөлтэй хондож хэлэхэд
Та бүхэн энэ сквадрын толгой дээр байгаа үсрэнд одоо зогсоогооч. Аргачлалууд ямар ч аюул учраагүй. Эхлээд алуун тушаалын төлөө явдаг тийм хүмүүсүүд тэрэн биелэхгүй болохоор аюул учирсан байна гэж хэлж магадгүй. Түүнээс биш Монголын аргачлалын хөв Монголын 281 холбоо хамгаалж байгаа шүү гэдгийг би энэ зориуд тэмдэглэж хэлье гэж бодсон юм аа. Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож, үдлээд буцах хорвоог үрдийн юм шиг сэтгэж, залуу идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж, замб твийн илгэн дээр туйлж яваа дүү минь. Өнгалгийн хорвоо дээр өөрийн сайн данчи төрөөгүй. Өдөр өдрийн нарыг үзэж тэнгэрийг харах өндөр их тавилан хайрлсан аав ээжтэй баярал. Үдшийн цэнгэний газар согтуу юм шиг дарвиж, үеийн хонгор бүсгүйтэйгээ мансуурн цэнгэж явхад, үсэн буурал ижи чинь үнэний дэлэн шувтарч, намрын хүйтэн шүн зэлэн дээр жихүүцэн суугаа. Хамтад бяслаг хуруу зузаан өрмийн амхандаа чамдал гэж хадгалж замын унаа хүлээн. Өр авлага нэхэхгүй хин сэтгэлийг хүүхнүүд орлохгүй. Өвөл болохоос өртөж ээжтэй нэг очоорой. Эгэмний чинь яс хугарахад аавын чинь цээж өвдөж, эдгэртэл нь адилхан шарахтай явдаг юм шүү. Ширхэг-ширхэгээр цайсан үсэн чамайг хүлээсэн хоногуудын тоо шинхэн цаснаас өртөж аавдаа нэг очоорой. Өвлийн шөнө талд яваа аавыгаан үе үехэн санаарай. Өөрөө чи дулаан хүнжилдөн хэвтэж байгаа дан гимшээрээ. Зүүн олон хоног хөдөлж олж хураасан бүхнээ зарж үрж бөөн бөөнөр нь чамдал харамгүй илгээх юм. Зоогийн газар чи түүнийг нь шар ариг болгож зовж амьдэрсэн эцгийнхээ хөлсийг уух хэрэггүй. Энд чи буруутж явхад эцгийн чинь нэр дөргөн эрдэнэт буурлан хайрлаагүй бол их орнон хайрлах юу л болох. Амьдрал туршдаа хайрлаж явах аав гэдэг хүн алтан нар шиг ганцхан юм шүү. Өр хүүхдэд төрлөө гэж баярлаж явахын цагтаа үсэн буурлын төсийг хаа нэгтээ нутаглуулж байгааг санаарай. Хоног өдрүүдийг жаргалтай үдлээч дүүм. Хорвоогийн юм бүхэнд эцс байдгийг сан. Орчлонгийн шуугаан амтэн хүний хилам орон хотын утаавны араас холдож аян замын тоосгүйд аавынхан гэрийн босхийг алхаж нэг үзээрэй. Эрэгнийгийн тэндээс ховын савхан гинуулж ээж чинь хүүмэн гисээр босож ирнэ. Амсар дүүрэн сайтай гангар шаацсан ган алдаж азай буурал хөгшин яахан мэдэхгүй сандчин. Аав чинь гэрийнхэн хойморт алтайн уулс шиг ханхайж алив нэгэнд барьцалдахгүй уужуу тайван суун. Манан нэвтлэх од шиг нүдэн гялалзаж малгай ган өмсөн нудар ган засаж ирж үнсүүлхийг чинь хүлээн. Төрсөн гэр чин дулаахан галын элчинд чи нацаарч төгөлдөр орчлонгийн деваачин эцгийн гэр болохыг мэдэрнэ. Морд үрсэхээр талдаан аргалын утаа өнөрлөж модон тагштай өр мэдж ээжийнхэн гараас цайван. Тансаг сайхныг нь бишрэн орчлон ертөнцөөр хэрэн явлаач. Тал нутагт наран мандаж гэрийн цэнхэр утаа суунаглан хуйлран давхих зээрийн сүрэг толгод дамжихаас илүү сайхныг хурамстын дор үзээгүйгээр чи мэдэрнэ. Мод хөөсөн хотын ганган хүүхнээс илүүгээр чи Монгол дээлтэй хөдөөгийн бор бүсгүйг хайрлана. Өргөн хорвоод 100 жил амьдрахгүй ч хогшил хураагчаас өвлийн шүн моддыг өрөвддөг аавыгаан илүү ойлгоноо чи. Харь голын шуугаант хот нёмын гэрэл машины чимээнээс харгүй зам булаг шанд хоттой хонон илүү ойлгоно чи. Ухаан балартам тачгинсан эстрад хөгжмийн чимээнээс илүү учирлаж аргадсан ардын дуундаан таснаа чи. Дээдийн номтой мэрэгдийг ирж дэлхийгээр нэг тэнхин хэрэггүй.
дэрэгдэм байгаас ухаанд нэг дэндүү оошоолгүй явснаа бод. Ариун үнэн зовлон бэрх хайр ухааны амин гол нэвтэрсэн мэрэгд аав ээж хоёр ч юм шүү. Амьдрал тэднийг гүн ухаанд сургаж адгийн муу амтныг ч өршөөх агваа их сэтгэлтэй болгосон юм. Ажид ээжидэн алчуур аваачихын хэрэггүй. Аавдан шилэм өхин хэрэггүй. Айлын хүүхэд хуурах хэдэн чихэрч хэрэггүй. Аль аль наран тэд дутаагүй. Эрдэ цагт гэрээсээ гарсан өөрийгөө л ээж аав хоёр тон хүргэж өг. 90 цент хүрсэн чамайг харахаас илүү эрхэм бэлэг хөгшчүүлдэггүй. Учир мэдэхгүй нэлх багдаач ухаан суусан идэр насан даанч уул овоо шиг эмийг ахна улас амтнд амлаж явлаа. Асарч дитгсэн ээж аавынхаа ачийг нэгмсэн хариулж амттныг идүүлж өнгөтнийг өмсгөж алтан аягнаас уулгахын дайтай андуурч эндүрч явлаа. Одоо л ээж аавынхаа жаргай гэдэл орчлонгийн тоглоом даанч хатуу. Алба жилийн ирэхээр алс газар одоод аян замыг хороосоор яаран ирэхэд аав минь энэ хорвоогоос явчихсан байлаа. Хүүтэйгээл нэг уулзмаар байна да гэж ээжд минь хэлсэн гэдгийг. Хүслийн сүүл чинь ганцхан энэ л байсан. Чи зэмлэл хүлээж зэргийн нөхөд дөм орхигдож болно. Чи зээрийн янзах шиг хөөрхөн бүсгүйдэн хаягдаж болно. Харин аав ээж чинь сэрүүн тунгалаг байж харж ирэхийг чинь хүлээхээс илүү чаргалыг хамаг орчлонгоор хайж хэрэгч болохгүй. Алдааг минь та нар бүү давтацгаа. Аав ээжигээ амьдд нь амжиж баярлуулцгаа. Алтан дэлхийд үүнээс илүү гавьяаг ахна мэдэхгүй. Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож, үдлээд буцах хорвоог үрдийн юм шиг сэтгэж, залуу идэр насаан хөгшрөхгүй юм шиг санаж, замб твийн илгэн дээр туйлж яваа дүү минь. Унгалагын хорвоо дээр өөрийн сайн даанчи төрөөгүй. Өдөр өдрийн нарыг үзэж тэнгэрийг харах өндөр их тавилан хайрлсан аав ээжтэй баярал. Тэнгэрлэг эх хором минь тандан мөргөмөө. Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт этэгмөө. Амьд яваа минь таны тааллаг юм уу? Аввай их тандан би өдөр бүр мөргөмөө. Амьсгалах тоолондон би тандан хурж очимөө. Айнсан нүдэндээ чи би таныг анхаармуу. Сайн үйлээ би таныхан төлөө хиймүү. Сар муу гүйлдэвэл таныхан өмнө ичмүү. Өвлийн өдөр цасан дээр хэвтэгтэн өнгөдөх хялмаа гялалзан гялтханахыг ачмуу. Орчонд минь хичнээн амтан буй гэвээс тэд бүгд таних буюу одоо би таны нүдээр л бусдыг харамгүй. Эх хором, таны хүчил надад шингэснээс би хүчтэй явна уу? Энэрэл хайр тань надад ирснээс би бусдыг хайрлаж сурам уу? Аяа, эх хором минь ээ. Догшин чирүүн галыг чи би таныг л гэж бодно. Дотоод зөөлөн амьсгалд нь шүтэж амьдрнам. Аяа, эх хором минь ээ.
Ариун тунгалаг агаарч таны хэл гэж бодно. Амьсгалах тоолн та надад нэвтрэн орж ирнэ. Аяа их хорон минь. Та юм бүхэнд ховлон бидэн дэнэрэм үү? Амьд яваа минь таны гүн их таалал. Хад чулуунаас чи би таныг олж үзсэн үү? Хатан дэлхийн өвсөн ногооноос та босож ирэм үү? Хамаг амьтны тусын тулд юм бүхэнд оршиж, харм үйлийн замаас бидний холтгом уу? Энэ ертөнцийн өнгө аялгаа бүхэн таны хийг юм уу? Энх тунх явааг минь та ивэхэдэн. Эрх виш түмэн амьтанд таны хайрыг хүртэх хөвдөс хайрл. Энэ хүү ертөнцийн туйл үнэн буй бөгөөс түүний мөн чанар эгнэгт эсэм хөгч бас би эс болгоч тал тал тийшээ хязгааргүй үргэлжлэгч төв цэгн хаасайг оршигч төрсөн бүхний учир шалтгаан төгөлдрөөрөн өөр тэнцэх юм огтугай их хорон минь тандан би мөрөгмөө энэ биеийн буруу зүвийг гагцхүү та тунгаамөө ариутагагч бас аврагч эцэг минь алтан мутрааран адислаж хүссэн бүхнээр минь болгооч хайр сайн уйлам өнхийн дагуул минь болог сац бас муу явдал брааг минь хараад зүгтэг бэлдууч явдал дууг минь сонсоод устдаг бас аймхаймдас дуугарч чадахгүй дөлөг өвчин бүхэн намайг тойрог өвдсөн зовсныг тэрчлэн би ачалаг эмсэглэх тоолон надад та нэвтрэн орж ирнэ. Айнсан нүдэндээ чи би таныг анхаарам уу? Ухаан бодол минь таныг баясгахаар уудам болог. Уг чанар минь хүн чанарл болог. Их хорны минь мөн чанар гоо сайхныг бусдад түгээж энэ ертөнцийн олныг жаргахад минь надад тусал. Энэ бие ухаан бодол сэтгэл зүрх үйл ажил минь таних гэвэл их хор минь та өөрөн минийх би таны гигэн гэрэлд аж тур. Хамаг бүгдээрээ хараан зүхэж байвч тэнгэр шиг бай. Доогүй дүнсий. Хамгийн сайн хөнгөж хашгирч өрөөж байвч тэнгэр шиг бай. Аниргүй мэлтэй. Тэнэгүүд бүгдээрээ чамайг сургавч тэнгэр шиг бай. Тунран дунаардах. Тэвэрч бүгдээрээ чамайг үнсвч тэнгэр шиг бай. Хязгааргүй үргэлжлэх. Тэвчээр алдаж нөхөд чинь орхивч тэнгэр шиг бай. Мөнх амгалан тэргэнд суулгаж алтан дэтэм өмсүүлвч тэнгэр шиг бай. Юу ч болоогүй юм шиг. Хамгийн хайртай хүн чинь хальж одсон ч хан тэнгэр нурчгаагүй цагт бүү заваа. Гүтгэн дормжилж бахан хангавч гүн хөх тэнгэр хэмхрээгүй цагт бүү ай. Өвчин зовлонд нэрвэгдэн тартагтаан толовч өн мөнх тэнгэр шиг бай. Чи ялна. Өрөөл бусдад таахтан байж мартаг давч өндөр тэнгэр дээр чин цэлэж бүү мартаа. Яг л амьдрал чин дуусаж явах замгүй болсон ч ядгаан алдалгүй хүлээ тэнгэр шиг бай. Яруухан санаа мөхсдөж хулгай зэлгээд өртсөн ч ядмагхан амьтдыг бүү тоо тэнгэр шиг бай. Ал зомог чамд үүдэн хаасан ч тэнгэр шиг бай. Олон төмөн нүрэн буруулсан ч тэнгэр шиг бай. Одоо тэгэлэлцэж наран саран ээжлэх цагт орчлон дээр аавын хүү шантрах ёсон үгүй. Оромог өрин монхагийг мартаж тэнгэр шиг бай. Уйтан хорвоогоос илүү гарч жигүүрэн дэлэг. Цөхрөл чамайг багал зурдаж цөлийн чан шиг болгосон ч цөсөхтэй хүний үргэдгэн бүү мартаарай. Сорын ганц хүмүн бас охид минь хүүхдүүд минь
цохолж ирэх үүлийн үрээс бүү цогт. Бүүвэ. Ховзи ята ямагт эвлэрч төвчээртэй бай. Хуучин цагийн мэрэгд хүлээж сурсан юм шүү. Ор хоронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олноо чи. Онцлог нөхөргүй болсон цагтаа хүнийг бас ойлгон чи. Аз жаргал эрн гэвч удалгүй алга болдог юм. Аюул зовлон дохооно гэвч төдлгүй арилдаг юм. Жамааран ертөнцөд юм бүхэн өдөр шөн шиг ээлжилнэ. Жаргал зовлонгийн алиндч мөнх тэнгэр шиг бай. Атаатан төмөндэн моогүйлдэвч хариуд нь сайныг бүтээ. Ариун сэтгэлийн нугад буйны цэцгэс дэлгэрдэг юм. Ямагт чиний зүв байх албагүй сайтар тунга ярьж хэлэх хөдлөх бүхнэн өрөн хян сэтг хүсэл бүхэн биелэх албагүй чамдалж хор хүрхэн эцгүй тэнгэр шиг ба үннийг тэмтэр юм бүхэнд өөрийн цаг буй сөрөөд нэмэргүй юл татгсан хүн тулаанд хэрэгтэй хоримонд нэмэргүй нохой болохоос нь өмнө гүлгийг хазаж хэмэлдэг юм. Ноён болохоос нь өмнө хүүгүүнийг басаж доромжилдог юм. Самун дэгдэгчд үйлэн тайван хийгээ сандарч дэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай. Салхи цагаан болохоор бүхнийг хийсгдэг юм. Саваагүй амьтдын зиндаанд бүү ун. Эрхэмдэлтэй хүн хэлэнц нүглээс зайлахгүй. Эд баялагтай хүн хүсэл шундаас хагацхгүй. ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март. Ер цагаан болохоор хумхийн тоос шиг сарнана. Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай, элдв бусармаг явдалд бүү орооцолд. Үнтэй цайтай бүхнэн бусдад өгт сур бүү харамас. Үрд оршихгүй учир тус болохгүй юм бүтэ. Гаднан ямагт бустаас дордвэ, дарувэ, гайхуулах хэрэггүй дотрон тэнгэр мэд агуувэ. Уг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүл сур. Үн хотлыг ялах харахгүй цагт бурхандан залбир. Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст өөр шигэн үүдэг. Мөрийг хөөж чигийг барь. Хүмүн хамгийн эцэтгэлэхэд нохой явдлыг дээдэл хүлцэн дэвчгээс илүү гавьяаг би мэдэхгүй.